Сайн байцгаана уу бүгдэнд нь энэ өдрийн мэндийг хүргэе. За би өмнөх бичлэгэн дээрээ нүүрний йог хийдэг талаараа ярьсан шүү дээ. Харин өнөөдөр би нүүр будалтын талаар ярих гад сууж байна. За учир нь юу вэ гэх юм бол саяхан би нэг эмэгтэй бичлэг үзсэн байхгүй юу? Одоо ингээд нэг сэдвийн талаар яриангаа ингээд нүүрээ бодож хийсэн. Тэгээд ингээд би нүүрээ бодож байгаа байдал нь харсан чинь тэг хараад өөртөө ерөнхийдөө жоо харьцуулсан л та. Тэгэхэд бол би үнэхээр хоцрогдсон юм байлээ. Яг нь ерөнхийдөө ингээд арьс маань ингээд цэвэрхэн тий. Тэгээд бас одоо ингээд залуу одоо гайгүй байгаа юм чинь нэг айхтар нүрээ будах, тод будах шаардлагагүй гэж би боддог байсан байхгүй юу. Тэгсэн чинь тэр бодлоо ерөнхийдөө нэг тийм ч зөв биш. Тэгээд бас жоохон юм хоцрогдсон байжээ гэж би өөргөө дүгнсэн. Тэгээд би одоо сүүлийн үеийн охид залуучууд бүсгүйчүүд тий яаж одоо нүрээ буддаг болсон гэдгийг би ерөнхийдөө бичлэг тий YouTube-ийн ингээд бичлэгүүд ингээд үзсэн. За тэгээд тэр бичлэгүүдийг ингээд харж агаад дуурайж өнөөдөр ингээд тод будаж үзгээд сууж байна. За би өмнө одоо жишээ нь өмнөх 20 жилийн одоо хугацаанд нүрээ яаж буддаг байсан бэ гэдгийг та нарт харуулъя. Одоо надад хардаа ингээд гарын одоо ингээд атханд ингээд багтахаар л будаг байдаг заяа. За энэ ингээд нүдний тэн ингээд ерөөсөө 3 одоо өнгө гэх юм уу? Зөв нэг өнгө ингээд уусалцтай гэх юм уу? Тэгээ энэ ингээд юм бор ингээд хөмсний харандаа дууссан байна. Энэгээр би уруулаа хүрээлждэг заяа. Тэгээ энэ ардаа сурмуусны будаг, контур, хөмсний харандаа. Ингээд болоо. Надад ерөөсөө өөр энэс илүү ямар ч тийм нүүрний бодолтой хийчихэр тийм юм байхгүй. Тэгээ би нүрээ одоо гой бодож сурыг гэж бодоод би хэд юм авсан. За ийм нүдний тэн ийм гой олон өнгийн тэн авлаа. Тэгээд гэрэл сүүдэр гэдэг зүйлийг одоо ингэж туршиж үзэж байна. Шинэ жилээр л одоо ингээд мэрэгжлийнх нь хүндээ очиж будуучдаг тий. Бусад үед бол тэгээд энгийн зүр өдөр тутмын нэг будсан ч будаагүй юм шиг бодол хийдэг байжээ. Тэгээ ийм гой багсууд авсан. Одоо энэ багсуудыг яаж хэрэглэх юм? За ямар гэсэн надтай хамт байгаарай. Би тэгээд чадаа ядан одоо үдсэн бичлэгээ дуурайж будахыг хичээ. За будаад дуусчлаа. Ямар хөө харагдаж байна? Мэдэгдэж байна уу? За надад бол ингээд амар мэдэгдэж байна. Гэрэл сүүдэр энэ хайлайтер ингээд тавьсан аюу гоё таалагдаж байна. Ингээд нөгөө крем одоо хуурай бүдэнгээр бол ингэж харагддаг. Нэг л ингээд нүур ингээд мэдэж харагддаг байхгүй юу. Тэгээд ингээд юм нүур аюу гоё цэгцтэй, юм цэвэрхэн нэг тийм жижигэрсэн юм шиг харагддаг юм байна. За тэгээд бодож явсан тий туршиж үзье гэсэн зүйлээ хэрэгжүүлсэндээ баяртай байна. За тэгээд миний бичлэгийг үзсэн та бүхэндээ баярлалаа. Баяртай.